Сайн байцгаана уу? Би 3 гал эмнэлгийн нарийн сувилагч оюунчлан байна. За та бүхэндээ өнөөдөр түнхний дутуу хөгжилтэй нарийн асаргаа сувилгааны талаар зөвлөгөө өгье. За түнхний дутуу хөгжил гэдэг нь дутуу хөгжсөн буюу сүүжний тоогоо хэлбэржээгүй байхыг хэлдэг. За түнхний дутуу хөгжлийг тодор нь 4 үе шат болгож хувааж үздэг байгаа. За энд нэгдүгээрт нь Э хэлбэр буюу за энэ хэлбэрт бол гүйцэд хөгжсөн няраанууд хамрагддаг. За хоёрдугаарт нь Б хэлбэр буюу өвөрмөц асаргаа сувилгаа шаардлагатай няраанууд 3-4 дугаар үе буюу CD хэлбэрт нь төрөлхийн түнхний малтралтай няраанууд хамрагддаг байна. За энэ үе шатуудын 2 дугаар үе буюу B хэлбэрийн үед өвөрмөц засаргаа сувилгаа шаардлагатай байдгаа гэж хэлсэн. За тэгэхээр энэ өвөрмөц засаргаа сувилгааны маань гол зарчим нь болохоор няраа хүүхдийг эхийн хөвлөд байгаа байдлаар буюу мэлхий байрлалыг 24 цагийн турш хадгалж асаргаа сувилгаа хийхийг бол хэлдэг байгаа. Таны хүүхэд түнхний үеийн дутуу хөгжилтэй гэж онцлогдсон тохиолдолд түнхний үеийг гүйцэд хөгжүүлэх буюу цаашлаад түнхний материалаас сэргийлэх 5 асаргаа сувилгааны зарчмууд байдаг. За хүүхдийнхээ живхийг солихдоо хүүхдийнхээ налцвар байдлыг аль болохоор хадгалж хөлнөөс дээшээ өргөд татахгүй чангаахгүй хоёр улыг нийлсэн байдалтай баг зэргийн хэвлэрүүн шахаад хоёр өвдөг хоёр талдаа гарсан энэ хэсгээ одоо ингээ хуурайлахтаа памперсаа нуглаж тавиад цэвэрлээд энэ памперсыг хэрэгэлсэн памперсаа аваад дараагийнхаа памперсыг хийн. За ингээд дараагийнхаа памперсыг хийхдээ хүүхдийнхээ хөлөөс өргөд татахгүй хүүхдийнхээ хөлний бүсэн доогоор гараа оруулаад баг зэрэг өргөөд памперсаа хийж өгнө. За памперсыг хийхдээ хүүхдийнхээ хөлний алцгар байдлыг хадгалаад дээш нь баг зэргийн татаад няраа үедээ хүй ил байх ёстой байдаг учраас памперсаа баг зэрэг нуглаад хийж өгнө. За памперсныхаа наалтыг наахтаа дали биш тэгшгэмтэй нааж өгөх ёстой. За давхар живхийг өмсүүлэхдээ эхний өмсүүлсэн живхэн дээрээ өмдөө өмсүүлээд давхар жих маань хүүхдийнхээ хөлийг алцгар байлгах буюу тэр эхийн хөвлөд байгаа байдал, мэлхий байрлал энийг одоо хадгалахад бол хамгийн тохиромжтой гэж үздэг учраас хэрэгэлдэг. За давхар живхийг хэрэглэхдээ бол бүтэн сарын турш хэрэглэж өгнө. Давхар живхийг хийхдээ гадна талдаа хийгээд давхар живхээ нэлээд сайн дээш нь сайн татаж өгнө. За давхар живхний маань ашиг тус нь болохоор хүүхдийн маань хоёр хөл алцгар байлгах буюу одоо ингээд татчихаар одоо энэ хөлний чинь байрлал илүү алцааж өгж байгаа байдлаас харагдаж байгаа. Айл болохоор хөлөө алцгар байлгахын тулд ингэж давхар живхийг хийж өгнө. За давхар живх хийснээрээ хүүхдийн маань хөл байнгын 24 цагийн турш буюу бүтэн сар хийснээрээ танаа хүүхэд бүтэн сарын турш хоёр хөлнийх нь алцгар байдлыг хадгалж байна. За энэ маань бас түнхний хөгжилд бас сайнэр нөлөөлдгөө гэж үздэг. За хувцлалт нь болохоор няраа хүүхдийг 24 цагийн турш эхийн хөвлөд байгаа байрлал буюу мэлхий байрлал байлгахад хамгийн тохиромжтой гэж үздэг. За хоёр хөл маань хоёр дэшээ алцайсан, хоёр хөл маань нийлсэн байдалтай энэ байрлалыг хадгалахад бол хамгийн чухал гэж үздэг. За няраа хүүхдийн хувцлалт нь болохоор хүүхдэд дулаан алдахаас сэргийлсэн, хөнгөн зөөлн, дулаахан, бие дэвтэйхэн байх ёстой. За энэ зөв тэврэл нь болохоор хүүхдээ ташаан толгой дээрээ тэвэрнэ. За ингээд ташаан толгой дээр тэврэхэд бол хүүхдийн маань хөл алцайсан байдалтай. Ээжийн ташаан толгойн хоёр талаар хөл орж байгаа учраас 24 цагийн турш алцгар байдлыг хадгалахад маш чухал нөлөөтэй. За дараагийн тэврэлт маань хүүхдээ урдаа тэврэх. За ингэж урдаа тэврэхдээ хагас суугаа байдалд буюу өөр лүгээ харуулад тэвэрч өгнө. Дараагийн тэврэлт маань хүүхдээ урдаа хагас суугаа байрлалтай тэврэх. За мөн урдаа тэврэх шаардлагатай гэж үзэх юм бол ээж хүүхдийнхээ хоёр хөлний завсраар гараа оруулаад урдаа тэвэрнэ. Эдгээр тэврэлтүүд нь түнхний дутуу хөгжилтэй яриад хамгийн зохимжтой тэврэлтүүд байдаг. За энэ үед болохоор ээж маань 30-40 минут сууж хүүхдээ хөлдөг учраас өөрт аль болохоор эвдээ тухтай байрлалд суугаад хөлн доороо баг зэргийн ивэс хийн. За хүүхдээ хөхлөхдөө гуйн дээрээ мордуулж суулгаж хөхүүлнэ. За гуйн дээрээ мордуулж суулгахдаа хөхөнд хүрэхгүй байгаа тохиолдолд доор нь өөрийнх нь даавууд жүхээр одоо баг зэргийн ивэс хийж өгч болно. Мөн хүүхдээ удаан хугацаагаар хөхүүлдэг учраас толгой халах буюу хөлрөхөө сэргийлж ээж толгойн ард даавуугаар жиргэвчээж барьж өгнө. За нэг талынхаа өхийг 15-аас 20 минут хөхүүлээд нөгөө талын хөхөө хөхүүлэхдээ мөн ялгаагүй нөгөө талынхаа гуйн дээр шилжүүлээд энэ байрлалаар хөхүүлнэ. Ингэж хөхүүлэх нь нараа хүүхдийн түнхний
дутуу хөгжилтэй хүүхдэд хамгийн зөв байрлалаар хөхүүлж байгаа гэж үздэг. За 5 дугаарт нь няраг зөв үлгэдэх. За няраг төрөв хувцлах нь бол хамгийн тохиромжтой зөв байдгаа гэж үзсэн боловч зарим тохиолдолд бол үлгэдэх шаардлага гардаг. За ингэж үлгэдэхдээ ээжүүд маань хөвчлэн хоёр хөлөө татаж хангаах буюу өвдгийг ингээ нийлсэн байдалтай ингээд үлгэдчихдэг. Тэгэхээр энэ маань буруу үлгэдэлт байгаа учраас за хүүхдийнхээ хөлний одоо төрийн чинь нөгөө ингээ давхарж их хийсэн байрлалаа хадгалаад энэ алцгар байдлыг хадгалж үлгэдэнэ. За эхнийхээ даваа болохоор нь алцгар байдлыг хадгалахын тулд зөвхөн энэ өвдөг дарж ингэж хийж өгнө. За өвдөг дараад ингэж хийсний дараа энэ хөл маань байнгын ийм байж ах хэвээр учраас давааныхаа доод хэсгийг баг зэрэг шахаад баг зэрэг хэвлэрээгүй шахаад ингээд үлгэдчихөр нөгөө хүүхдийн маань хөл байнгын ийм байдлаа хадгална. За хоёр дахь даваагаа болохоор хүүхдийнхээ ингээ мөрийг даруулад ингэж үлгэдэж өгнө. За ингэж хүүхдийн мөр даруулахаар хүүхдийн маань доод хэсэг мөн нөгөө өвдөгнийхөө нөгөө нуглаастай хэсэгт бол саад болохооргүй ингэж параллел хэлбэртэй байж өгж байгаа. За мөн даавгаа ингэж дээш нь хүүхдийнхээ хөл рүү баг зэрэг шахаж өгнө. Ингэж ахтаа хүүхдийнхээ хөлийг хит ингэж шахахгүйгээр айл болохоор баг зэрэг юм сул чөлөөтэй байлгана. За үлгийнхөө хэлбэрийг мөн ингээ гурвалжин үлгэдэж өгнө. За ингээ гурвалжин үлгэдчихээр ялгаагүй үлгийн маань эндээ юм параллел хэлбэртэй буюу сул чөлөөтэй байдаг. За хүүхдийг үлгэдэхдээ 2-оос 3 бүсээр ороож боож үлгэдэхгүй аль болохоор сул чөлөөтэй байлгахын тулд за энэ үлгийнхөө үлдсэн доод хэсгийг гарынхаа шууны хэсгээр ингэж баг зэрэг нуглаа үүсгэж өгөөд нэг талаа доогоор нь хийгээд нөгөө талаа гаргаж ирээд үлгийн нуглаа үүссэн хэсэгтээ параллел хэлбэртэй ийм байх ёстой. Зөвлөгөөнийхөө сүүлд нь хэлэхэд бол няраа хүүхдийн энэ 5 асаргаа зарчмыг бүрэн гүйцэд бүтэн сарын турш та хүүхдээ ингэж асраж одоо хувцлаад, үлгийдөөд, хөхүүлэхтэй, тэврэхтэй гэд энэ 5 зарчмаа яг сайхан баримтлаад 1 сарын турш хийж чадах юм бол төнхний дутуу хөгжил маань бүрэн гүйцэд хүрсэн байх магадлал маш өндөр байдгаа гэж үздэг. Ийм учраас та бүтэн сарын дараа хүүхдээ заавал эход үзүүлэх шаардлагатай.